Заасан байцгаана уу? Эрхэм хөрөнгө оруулагч микрофоноос гэж. Заасан байцгаана уу та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Эрхэм хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшигч та бүхэнд өдрийн мэнд хүргэе. За 5 толгой хувьцаат компани 2026 оны эхний хагас жилийн санхүү үйл ажиллагааны тайланг танилцуулахад бэлэн болоод байна. За өнөөдөр 5 толгой хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Отгонбаяр энэхүү earnings call-ыг танилцуулахаар хүрэлцэн ирсэн байна. Энд өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Өдрийн мэнд хүргэе. Энэхүү earnings call нь Голон Капитал үндэсний компани пэйж хуудас за мөн дэрэс нь Монголын өрнгийн биржийн пэйж хуудасаар шууд дамжуулан хүргэж байгаа учраас та бүхэн танилцуулгын хүрээнд асууж тодруулах зүйл байвал комент хэсэгт асуултаа үлдээнэ гэж хүсэж байна. За ингээд 5 толгой хувьцаат компани 2026 оны эхний хагас жилийн санхүү үйл ажиллагааны тайланг танилцуулна хэмээн Отгонбаяр захиралт микрофон шивжүүлье. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За манай 5 толгой компани за эхний хагас жилийн үйл ажиллагааны санхүүгийн тайлан бодгоо үйл ажиллагааны тайлан гарсан байгаа. За эндээс та бүхэнд бас товчхон танилцуулъя. За ер нь 2026 оны одоо Монгол Улсын эдийн засагт бол энэ аж үйлдвэр уулуурхайн салбарын тооч тойрон бол үндэсний статистикоос гарсан. За 2026 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр бол аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэр дээр бол 35.3 их найд төгрөг төрж за өмнөх оны мөн ихээс бол 12.6 их найд төгрөг буюу одоо 55.9%-аар өссөн байгаа. За энэхүү өсөлтөнд бол уулуурхай болон холбоорлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 12.1 их найд төгрөг буюу 68.2%-аар өссөн. За боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл бол 539.8 төгрөг буюу 15.4%-аар нэмэгдсэн нь гол нь болж байгаа. За уулуурхай холбоорлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2026 оны эхний хагас жилийн өссөн өсөлтөөр бол одоо 29.6 их найд төгрсөн нь одоо энэ өсөлтөнд бол за чулуун нүүрс болон хөрөн нүүрсний холбоорлолт бол 3.6 их найдаар төгрөөр өсөж за нийт өсөлтөнд 46.5% нөлөөлж байгаа бол нэлээд гол нөлөөлөл үзүүлж байна. За уулуурхайн салбарын тоймын хувьд бол за 2026 оны эхний хагас жилийн урьдчилсан аж үйлдвэрийн салбарын гадаад зах зээлд за бодуулсан бүтээгдэхүүний 31.1 их найд төгрөг төрсэн. За үүний 30.6 их найд төгрөг нь бол уулуурхайн холбоорлох салбарт бүрдүүлсэн. За энэхүү өсөлтийн хүрээнд бас манай компанийн хувьд бол 2026 оны эхний хагас жилийн хүрээнд бол бас үйл ажиллагаа маань бас харьцангуй за доктортой үнэлэх одоо оны мөн ихээс бас харьцангуй доктортой сайн явж бол ирлээ. За тааж дараагийн за энэ жил бас манай 5 толгой компани бас түүхт ой жил бас болж байгаа. Саяхан манай компани түүхт 60 жилийн агаа бол одоо өмнө аймгийн цогцсон 102 жилийн ойтой хамтдсан бол бид бүхэн бас өмнө аймагтай бас хамт нөлөө өнгөрүүлсэн. За маш олон одоо гадна дотны төлөөлөгчид болон одоо манай хаяад одоо ажиллаж одоо байсан маш олон одоо үе урахч талаас үзэж оролцсон байгаа. За энэ 60 жилийн түүхийн хугацаанд одоо манай компани одоо Монголын уулуурхайн салбарын хөгжилд оруулсан хувь нэмэр болон Монголын одоо нийгмийн эдийн засагт оруулсан хувь нэмрийг бол үнэлж за Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлагаар бол манай компаниг бол хөдөлмөрийн гавьяаны улаан төвийн одоо гаргаж шагнагдсан. За энэ бол одоо тий баярлалаа. Тэгээд энэ бол одоо мэдээж манай компани одоо үеийн одоо ажилтнууд, ургаачид тий хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчид энэ бүх хүмүүсийн одоо хамтын одоо хөдөлмөр сэтгэлийг бол одоо Монголын төр бол өндөр үнэлж байна гэж бол бид бүхэн бол харж байгаа. За 2026 онд онцлог үйл явдлаас бид бүхний хувьд бол мэдээж за Монгол улсынхаа шилдэг татвар төлөгчөөр бол одоо энэ жил 11 дахь удаагаа дараалан шалгарч байгаа. За өнгөрсөн 2025 он зах зээлийн нөхцөл байдал бас хүндрэлтэй компани үйл ажиллагаа бас докторгүй байсан эдийн бид бүхэн бол бас орон нутгийн төсөвт бол нийтдээ нэг 220.5 тэрбум төгрөгийн одоо татвар бол төлөвлөсөн байгаа даа. За энэгээр бол бид бүхэн бас том сегментийн шилдэг татвар төлж болсон. За мэдээж уулуурхайн компани гэдэг утгаараа нөгөө талдаа бас бид бүхэн Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум модны хүрээнд бол бас огоон байгууламжийг бас сэргээх мод тарих энэ нэст бол бас нэлээд нэртээс оролцоод бол ингэж явж байгаа. За 5 толгой компани хувьцаа эзэмшигчдийн ээлжид хурлал 2026 оны 4 сарын 27 оны өдөр бол болсон. За нийт сандын хэрэгтэй хувьцаа эзэмшигчдийн бол 95.3% нь бол одоо эстэйгэр бол одоо хуралдаан боломжтой болж өнгөрсөн байж байгаа. За мөн одоо 2025 оны цэвэр шиг асуудал нэг хувьцаанд бол 3138 төгрөгийн одоо ногч ашиг хуваарлахаар бол тооцоол шийдвэрлсэн. За энэ нийтээ бол 165.3 тэрбум төгрөгийг бол
өдрийн мэдрэл бид бүхэн одоо нийт үзэл эзэмшдэг нэг шиг бүрэн дарааж дуусч чадвал ингэж байж байна. За үйл ажиллагааны өнгөр энэ оны эхний асуултын мэдээлэл өгөхөд бол за бид бүхэн хөрс суултын үед бол нэг 15.9 сая метр куб хөрс суултын ажлыг бол хийсэн. За энэ бол өмнөх оны мөн юухаас харьцуулах юм бол нэг 14.7 сая метр кубээр бол өссөн үзүүлэлт байгаад байгаа. За энэ бол өнгөрсөн 2025 онд бол мэдээж нүүрсэн зах зээлийн бас одоо огцон уналтын үе байсан. За манай компани үйл ажиллагаа бас за зогсоон байдалтай байсан. За олборлолтын үйл ажиллагааг бол нэлээд одоо зарлыг таньжилсан учраас бол олборлолтын хэмжээг бол бууруулсантай ил дата бол өндөр үзүүлэлтэд гарч ирж байгаа. За нийт бизнес 2020 оны бизнес төлөвлөгөөний биелэлтийн хувьд бол хөрс суулт бол нэг 61% биелэлтэй бол явж байна. За нүүрс олборлолтын хувьд бол одоо 3.8 сая тонн нүүрсийг бид бүхэн олборлсон. За энэ нь бас мөн адилхан одоо өмнөх үеийн мөн гэдэг нэлээд өндөр би одоо 3.7 сая тонноор бол өссөн үзүүлэлттэй байгаад байгаа. За бизнес төлөвлөгөөний биелэлт бол нэг 57% өсөлттэй бол байна. За нүүрс экспортын хувьд бол бид бүхэн бол нэг 4.1 сая тонн нүүрсийг бол одоо Монгол Улсын хилээр бол экспорт нь орж байна. Хүчин одоо нафтын талбайд бол тийм хөрс улс бидний талбайд хөрж өгчээд байгаа. За энэ дээр бол өмнөх оны муу юу хийсэн бол нэг 3.6 сая метр одоо тонн нүүрсээр бол одоо ихссэн. За энэ бол нэг ойролцоогоор 62% биелэлтэй бол ингэж явж байна. За хөрөнгийн за манай компанийн үед бол Монгол уул уурхайн биржээр бол бүтээгдэхүүнээ зарж байгаа. За энэ оны одоо Монголын хөрөнгийн биржээр одоо уул уурхайн биржээр ажиллагдсан нийт одоо бүтээгдэхүүний 25.8% бол одоо манай компани бүтээгдэхүүн бол эзэлж байна. Тэгээ манай компанийн үед бол энэ ихний хагас жил бол нэг 2.7 сая тонн одоо нүүрсийг бол нэг 321.1 сая долларын үнэлгээтэй бол зарсан. За энийг бол одоо 1 тонн жигсэн үнээр авч үзэх юм бол 1 тонн нүүрсийг нь бол нэг 116.1 одоо долларын ханштай бол явж байна. За компани экспортын дараас нь нүүрсний хэмжээгээ бид төрөл ангиллаараа аваад үзэх юм бол за дэгдэнхийн үед дунд когч нүүрсний үед бол нэг 3 сая тонн нүүрсийг бол экспортод гаргасан. За 3.1 когч ангилын нүүрсийг бол 1 сая тонн. За эрчим хүчний нүүрс болон за одоо 2.1 барьцаалтах нүүрсийг бол бид бас нэг бага хэмжээний хэмжээтэй бол гаргасан. Ийм ажлын үзүүлэлттэй бол явж байна. За эхний хагас жилийн санхүүгийн үр дүнгийг харуул. За бидэд бүхэн бол нэг эхний хагас жилд бол нэг их найд 390.5 тэрбум төгрөгийн бол одоо бодлоотой бодлоготой ажилласан. За энэ нь бол одоо 2025 оны жилийн эцсийн гүйцэтгэлээс бол нэг их юм бол өссөн. За өмнөх оны мөн юус бол бас нэг 7 их өссөн. Ийм үзүүлэлттэй бол байна. За нийт зардлын үед бол за 736.6 тэрбум буюу нэг өмнөх юус бол 6.4 дахин өссөн. Тэгээд яг бодлогын орлого 7 дахин өссөн ч гэсэн зардлыг өссөн 6.4 хөвтэй явж байгаа. 0.6 гэдэг энэ коэффициентээр бид бас зардлаа бол бас барьж ажиллаж байна. За нийт татврын одоо дараах одоо ашигаар бол бид нэг 488.2 тэрбум төгрөгийн зэвэр шигтэй бол гэж бол энэ хагас жилийн санхүүгийн тайлбар бол бид бол тарилсан. Энэ бол одоо өмнөх оны мөн их өсөлт 7.6 дахин өссөн юм үзүүлэлт байгаад байна. За мэдээж энэ өсөлтийн хувьд бол одоо гол зүйл нь мэдээж нүүрсний бит хэмжээ экспорт нь гаргасан хэмжээ бол бит хэмжээ бол өмнөх оны мөн өсөл нэмэгдсэн. За нүүрсний зах зээлийн хувьд бас харьцангуй доктортой үний хувьд бас өнөөдрийн мэдлэр бас том гайгүй тавьж байгаагийн бас нэг гол үзүүлэлт нөлөөлж байгаа. За санхүүгийн одоо хилгээний хувьд авч үзэх юм бол за бид бүхний одоо за нийт борлуулалтын орлогод эзэлж байгаа одоо борлуулалтын өртгөө хувьд бол мөн өмнөх оны мөн юугаас харьцуулах юм бол нэг 5%-аар бол буурсан байна. Энэ бол одоо бид бол өртгөө бол одоо өмнөх оны мөн ихсэл бууруулж ажиллаж байна. За ашигын үед бол 5%-аар бол нэмэгдсэн. За мөн одоо борлуулалт маркетингийн зардал, өнгийн удирдлагын зардал, за мөн одоо гадаад үйлдвэрээс ханшийн төрөний од зардал бол ерөнхийдөө бас нэг мөн одоо 5-4 нэгээс одоо 4%-ийн одоо бол одоо хэмнэлттэй зарлыг бол бууруулж бол ажиллаж байна. Тэгээд за энэ жилийн үед бол одоо энэ хагас жилийн байдлаар бол бидний нэг ажлын хувьд түвшин бол 34.9%-тэй явж байгаа нь бол өмнөх оны мөн ихс бол нэг 2.5%-аар бол одоо нэмэгдсэн. Ийм үзүүлэлттэй бол. Зардлыг бол бууруулсан нь бол ашигтай ажиллагаанд өсгөд бол нөлөөлсөн биш шүү дээ. Тий. Зардлын хувьд бол яг зах зээл үйл ажиллагаа илүү доктортой явуулах. Тэгээ нөгөө илүү нийт өртөгт оногдох одоо бүтээгдэхүүнийхээ өртгийг бууруулж чадж байгаа нь л одоо гол. За манай компанийн хувьцааны нэгдээ мэдээлэл бол за
энэ оны эхний гарч жилийн байдлаар бол одоо манай компаниуд дээр 4532 зээл эзэмшигч бол ихтэй байна. За энэ нь бол одоо өмнөх оны мөн ихс бол 12.5% өссөн. За хугацааны ханшийн үед бол өмнөх оны мөн үед бол 25380-тай байсан бол за энэ оны эхний гарч жилийн байдлаар 32320 гэдэг өндөр бол таагдсан. Хугацааны ханшийн бол тодорхой хэмжээгээр бол өсөлттэй байгаа. За мөн одоо ерөнхийдөө бас арилжааны тоо итгэх боломжтой хэмжээ бол бас тийм өндөр биш байгаа даа. Энэ бол одоо манай хавцаа эзэмшигчдэр хөрөнгө оруулагчдаар бол илүү доноодлол шиг тэнд төвлөрсөн одоо хөрөнгө оруулалтыг хийж байна даа гэж бол миний хувьд бол битэл харж байгаа. За цаашдаа компани үйл ажиллагааг тодорхой үйл ажиллагаа авч явах юм бол манай компани зөвс тодорхой бас нэг үйл ажиллагаанд бол анхаарал хандуулж байгаа. За энэ оны жилийн эцэг хүртэл хугацаанд бол бид бүхэн бол илүү одоо компани бүтээгдэхүүнээ илүү одоо боловсруулах чиглэл бол анхаарч байна. Цаашдаа бол одоо өөрийн бүтээгдэхүүнээ одоо боловсруулж дэмжих шингэсэн бүтээгдэхүүн гаргах нэгийг зах зээлд нийлүүлэх гэдэг энэ зорилтыг ажиллаж байгаа тодорхой хэмжээний бас ирэлсэн хийд явж байгаа. Тэгэхгүй бас зах зээлд нийтэд одоо тодорхой үйл ажиллагаа маань харагдах байх гэж бол найдаж байна. За геополитикийн нөхцөл байдлаас хамааруулсан одоо тодорхой бүтээгдэхүүний одоо гол импортын бүтээгдэхүүн болох за түлш шатхуун болон одоо тесрхийн одоо Америкийн шүүний одоо одны өсөлт бол одоо компани нийт зардалтууд нэлийн хүн дээр бол нөлөөлж байгаа. Зардлыг бол бас нэлийн хэмжээгээр нэмэгдүүлж бол байгаа. За энэ бол одоо биднээс одоо үйл шалтгааллах байлтай байдаг гэсэн бидний хувьд бол аль болох одоо харилцаж хамтарч компаниудтайгаа ойлголт төрчтэй харилцах зардал тодорхой хэмжээнд бол барих. За компанийнхаа одоо үйл ажиллагааг тасалдгүй авч явах хэрэгсэл дээр бол илүү гарч байна. За мөн одоо нүс продуктыг бол одоо цаашдаа илүү тодорхой барих. За илүү одоо худалдаа авагч нарынхаа одоо худалдаа авч байгаа нүсийг цаг хугацаанд нь одоо өөрсдийнх нь одоо санд болж байгаа талбайд нь өргөж өгөх гэдэг. Энэ бол одоо гол одоо логистикийн асуудал. Одоо энийг бол бид нэр цаашдаа илүү хатуутай авч байгаа гэсэн ийм гол зорилтуудыг бол дэвшүүлэн бол төсвийн ахчлалт үзүүлж байна. Ялангуяа Монголын хөрөнгийн биржээр худалдаа авч байгаа худалдаа авагч нар бол яг зар дээр оруулсан хугацаанд авъя гэдэг шаардлагыг бол их тавьж байгаа бах тий. Тий. Хөрөнгийн биржээр худалдаа авч байгаа хүмүүсийн гол сонирхол бол тухайн одоо нүрсний арилжааны нүрсний зах зээлийн өсөлтийн тодорхой интервал дээр одоо цаг хугацаанд нүрсээ худалдаа авах гэдэг одоо гол зорилгыг бол шаардлага тавьдаг нүрсний чанар хугацаа хоёр дээр маш гол шаардлага тавьдаг. Энэ дээр бол одоо манай компани гэдэг бол нэлээд анхаарч байгаа. Логистикийг аль болох хурдан дөрөв шуурга хийх. Энэ юм бол нэлээд чиглэл ажиллаж байна. За слайд маань бол ингээд дуусчих шиг байна тийм. За танилцуулгад тавьсан утган баяр захиралтаа баярлалаа. За үргэлжлүүлээд би хөрөнгө оруулагч болон шинжээч нараас ирүүлсэн асуултыг утган баяр захиралтаас асууя. За эхний асуулт. За ер нь бол 2025 онд энэ уулуурхайн салбар ялангуяа нүүрсний зах зээл бол бас нэлийн хүнд жил байлаа шүү дээ тийм. Гэтэл 2026 он гарснаас хойш одоо 5 дахь офицерт компани цэвэр ашиг 659-ээр өссөн. Одоо маш супер амжилтыг үзүүлсэн байна тий. За энд одоо нөлөөлсөн гол хүчин зүйл нь бол одоо үнийн өсөлт болон одоо олборлолтын бодит өсөлт гэж үзэж байна. Тэгээ үнийн өсөлт бол одоо өнгөрсөн онд бол маш муу байсан. Энэ онд одоо яг олборлолт бодит хэмжээгээр ер нь өссөн байх гэдэг юм. Тий. Түрүүний слайдад дурдсан тий. Олборлолтын хэмжээ бол энэ бол доллар ч юм уу гэх юм бол ер нь нэмэгдчихэд байгаа. Тэгээд бидний хувьд бол өнгөрсөн 2025 онд бол бидний зах зээлийн өсөлт байдал тун хүнд байсан. 2024 оны энэ хагасчлаас хойш ерөнхийдөө зах зээл уналттай байж байгаа. 25 оны эхэн дээр бол нэлээд уналтанд бол байсан. Компани үйл ажиллагаа 25 оны одоо эхэн дээр бол үйл ажиллагаа бол төлөв ажиллагаа бол одоо таньж зарлаа бол буурласан. За ингээд ерөнхийдөө 25 оны нэг 6 сарын сүүл хүртэл үед бол энэ зах зээл бол энэ тогтмол доош уналттай байж байгаа. Хагасчлаас хойш гайгүй өсөлттэй болсон. Энэ хугацаанд бол өнгөрсөн онд манайхны 2.2 сая тонн нүрсийг бол экспорт нь гаргаж ингээд өнгөрсөн 2025 оны хавьд ажиллагаа бас амжилттай бол одоо үтсэн байгаа. Энэ оны хувьд бол бид бүхэн илүү борлуулалтаа илүү доктортой хийх. Мөн одоо хамгийн гол төрөйд дурдсан тий. Худалдаа авчрын гол сонирхол бол нүрсний зах зээлийн өсөлтөд байгаа цаг хугацаанд нүрсээ одоо бит хэмжээгээр өөрхөн талбайгаар худалдаа авцах гэдэг энэ гол шаардлага байгаа. Тэгэхээр манай компанийн хувьд бол нэгдүгээр энэ логистикийн асуултыг бол хамгийн одоо оновчтой хамгийн түрүүшрэх зохион байгуулалт. Мөн нөгөө талдаа логистикийн одоо зарлаа илүү одоо тогтвортой барих гэдэг тийм. Энэ болгоно анхаарсны үсний зарлал тодорхой хэмжээнд бол барьж чадчихэ. Мөн нийлүүлэлтэд тогтвортой хийснээрээ
худалдаа авагч нарын манай компанид итгэл бас илүү сэргэж илүү одоо худалдаа авалт маань илүү эрчимтэй сайн явах. Энэ бас боломж өлгөөдөөс. Нөгөө талдаа бас эдийн зах зээл дээр байгаа инвестицийн зах зээл бол мөн одоо өмнөх жилүүдийн үеийг харах юм бол илүү одоо өсөлттэй байж тарж байгаа өмнө одоо энэ дэр өндөөс геополитикийн бас экономист байдаг нөлөөлсөн нь бол зүйл. Одоо бол нөхцөл байдал бол харьцангуй одоо өнгөрсөн жилтэй харьцуулбал хэвийн байна шүү дээ тий. За энэ сүүлийн хагас жилийн одоо борлуулалтад ер нь хэрхэн нөлөөлөх болно талаар. За яг одоогийн нөхцөл байдал бол яг доктортой байна. Гэхдээ эдийн зах зээл дээр байгаа одоо худалдаа авагч нарын ерөнхийдөө шинж нарыг хараад үзвэл ерөнхийдөө тийм бүлээлтийн гурамтай байх шиг болно гэсэн ийм зүйл бол ерөнхийдөө бол эдийн зах зээл дээр байх шиг байна. За тэр нь бол мэдээж 6 сарын эхэндэр болсон за эдийн одоо гол гогч нэрс олборлогч одоо Шанши мужийн бурхан том осол болсон. Энэ ослоос хойш бол одоо хятад бол нэлээд дотоодын гогч хүмүүсний одоо нийлэлтийн олборлтыг бол нэлээд багасгасан урханууд нэлээд таньшлалтай халдаа байгаад байгаа. За 7 сарын эхнээс бол ерөнхийдөө боловсролын компаниуд тухайн хүмүүс нутгийн одоо гогч нэрсний урханууд нэлээд эргээд твүү ажиллагаанд орох гээд ингээд ихнээс явж байгаа. Тэгэхээр нөгөө хятадын дотоодын зах зээлийн нийлүүлэлт өөрөө хэр сэргэнүүдтэй хамааран одоо худалдаа авч нарын юм бас ч хөдөлт байгаад байгаа юм гэсэн. Одоо хандлага байна гэж харж. За дараагийн асуултыг асууя. За ер нь одоо энэ борлуулалтын орлогын тогтвортой байдлыг хангах зорилгоор компани урт хугацааны тогтмол үнийн гэрээ байгуулах стратеги хэрэгжүүлж байгаа юу гэж. Одоо худалдаа авагч нартай урт хугацааны гэрээ байгуулж байгаа юу? Энэ байгуулсан дундаж гэрээний хугацаа нь хэр хугацаатай гэрээнүүд байгуулж байгаа вэ гэсэн. За хамгийн хугацааны хувьд бол за гол зүйлнүүд бидний нөгөө нэг экспортод гаргах хүчин шалгаж байна. Тэгээд өөрийн манай Монгол улсын одоо хил гаалын нэвтрүүлэлтийн хүчин шалгаж бас байна. Энтэйгээ уйлдуулан бид бүхэн өөрсдийнхөө за тухайн их хэмжээг бас нийлүүлэх хугацаагаар аль болох оновчтой буюу худалдаа авагч нарыг төрөлдүүлэхгүй байх. Энэ хугацаагаар бол хангаж байгаа. Энэ дээл дунджаар бол нэг 6-аас 1 жилийн хугацаатай бол хийж байгаа юм. За урт хугацааны гэрээний хувьд бол манай компанийн хувьд бол уулуурхайн биржээр 100% бүтээгдэхүүний зардаг учраас бид нэр одоо худалдаа авч нартай дэм тохиролцох буюу үнийг тогтвортой барих ийм гэрээ хийх бол одоо бол хийхгүй байгаа. Хийх боломжгүй. Харин биржийн арилжаагаа илүү идэвхтэй хийх. Энэ дээр бол одоо худалдаа авч нарынхаа одоо идэвхтэйг олж авах гэдэг энэ зүйл рүү илүү анхаарч байна. За дараагийн асуулт нь бол одоо тамлахын хувьцаат компани бол яалтгүй нүүрсний зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа учраас энэ нүүрсний ханш ямар байх вэ гэдэг асуулт бол нэлээд чухал сэдв болох байгаа. Тэгэхээр таны хувьд нүүрсний ханшийн цаашдын төсөөлөл ямар хөө байгаа вэ? Компани ер нь яг төсөөллийг яаж гаргасан байгаа юм талаар. За түрүүс яриад дурдчихлаа. За энэ оны ихний хагас жилийн нүүрсний ханшийн өсөлт болон ханш бол ер нь эдийн зах зээл дээр өмнөх онуудын одоо нүүрсний зах зээлийн одоо өсөлт холбоорлолттой харьцуулах юм бол ер нь гэдэг юм эсрэг зүйл зургтай явж байгаа. Ялангуяа энэ бол жилийн жилд бол ерөөдөө 3 дахь үйлрэл. Энд одоо 4 үйлрэл ихэн дээр бол одоо урд улсын одоо тийм нүүрсний хэрэгцээ бас нэлээд ихсэж одоо тавтамж нэмэгддэг. Гэтэ энэ оны одоо хил гаалын мэдээгээр бол одоо ихний хагас жилийн хилийн одоо экспортын үүсвэр нэлээд өндөр байгаа даа. Тэгэхээр энэтэй холбогдуулан одоо оны 2 дугаар хагас сүүлийн одоо удирдалт бол эдийн зах зээл дээр одоо яг нүүрсний нийлэлт өөрийг ямар байх вэ гэдэг бол би бас нэлээд эргэлзээтэй байна. Тэгэж энэ бол тийм мөн бичлэг шиг биш болчиход байна. Үний хувьд бол одоо харьцангуй одоогийн байгаа аншин дээр илүү тогтвортой байх болов гэсэн юм л үүтэй байна. За дараагийн асуултыг асууя. За 2026 оны сүүлийн хагас жилд хийгдэж дуусах эсвэл эхлэх одоо төлөвлөсөн байгаа төслүүд байгаа юу? Талаар мэдээлэл өгөх боломжтой юу? За түрүү бас гол залтанд дурдсан бидний хувьд бол одоо бүтээгдэхүүний илүү боловсруулах чиглэл рүү гарч байна. Үүнтэй холбоотуулсан бидний сөргөлөлт болон одоо ажил хийж байгаа. Дээрэс нь за манай компанийн хувьд одоо уурхайн одоо тосон кемпсэн газараас бол одоо 2024 онд бол нөлөөлж ирсэн. Тэгээ тухайн газар маань өмнөөж манай Stanford компани органикнд бол одоо өртөж ажиллагаа бол явуулах боломжгүй болсон. Тэгэхээр одоо ажилчдынхаа бас шинэ ажиллах амьдрах орчны нөхцөлд бол анхаарах энэ чиглэл рүү бас хандсан хөрөнгө оруулалттай байгууллагуудыг үлсэхээр болтолж байна. За сүүлийн асуултыг асууя. За тавталгын хувьцаат компанийн хувьд бол одоо Монголын хөрөнгийн биржээр бүтээгдэхүүнээ борлуулж байгаа одоо хамгийн идэвхтэй компаниудын нэг одоо 25.8%-ийг нь дангаар хангаж байна гэж байна тийм. За бас дээрэс нь одоо энэ борлуулж байгаа бүтээгдэхүүний одоо үнийг өсөлт нь дуудах үнээсээ нэг ойролцоогоор 15% өссөн байна гэж би харсан. Тэгэхээр ер нь энэ эрх чиглэлүүдэд ер нь улуурхайн биржээр дамжуулан ажиллаж байгаа
хийсэн хэвээрээ байх уу? Одоо бол та түрүү хэлж шүү дээ. 100% биржээр бол дамжуулан хийж байгаа. Энэ бодлого бол хэвээр барьсан хэвээр байх уу? За уулуурхын биржийн арилжаа нь ер нь өөрөө компанид хэр эргээр нөлөөлж байгаа вэ? За эсвэл нөгөө талаас сөрөг тал байгаа юу гэдэг ийм асуулт. Тэгэхээр яг гоо аливаа зүйл бас хоёр талтай тий. Өнгөрсөн онд бол одоо манай компани зах зээлийн уналттай үед бол манай компани үйлчлэг олгосон байрал орж ирсэн. За зах зээлийн өсөлттэй үед бол бас үнийн одоо өсөлтөөний зарчмаар бол үнэ өсөж байна. Тэгэхээр биржийн тухай энэ хууль биржийн тухай журамд бол манай компани бас идэвхтэй оролцдог. За биржийн тухай хууль журмуудад өөрчлөлт оруулах тухай санал хүсэлттэй бол холбогдох байгууллага тий. За яам ангилалууд бол үүсээр байгаад байгаа. Тэгэхээр бидний хувьд бол цаашдаа илүү биржээр нүсээ одоо доктортой харилцаалах гэдэг энэ одоо бодлого бол явж байгаа. Гэхдээ компани одоо төрөний өөрийн хэлцээр тий. Одоо доктортой байлгах одоо үнийн одоо урт хугацааны тий гэрээ гэдэг шиг энэ зүйлийг бол одоо бид нар авчихын тулд биржийн журам нь өөрөө зах зээлийн өсөлттэй болон бууралттай үед авч хэрэгжүүлэх тодорхой хэмжээний одоо аргачлалтай шаардлагатай байгаа болоо гэдэг ийм бол одоо зүйл харагдаж байгаа. Энэ одоо маневртэй байх шаардлагатай. Тийм, маневртэй байх шаардлагатай. Ерөнхийдөө бас мэдээж бид ч одоо биржийн тухай хууль мөрдөөд ерөнхийдөө 3 жил орчим гарсан болж байна шүү дээ. Тэгээд энэ хугацаанд бол бид нар бас энэ хуулиа ингээд хэрэгжүүлээд ингээд явж байна. Манай компани хувьд мэдээж Монгол Улсын хууль тогтоомжийг бол 100% биелүүлээд мөдөө явж байгаа. Гэтэ энэ хууль тогтоомжинд бас сайжруулах илүү одоо зах зээлийг одоо идэх энэ боломжоор хангах ийм шаардлага бол зайлшгүй байгаа даа. Ялангуяа одоо хэдийн зах зээл дээр байгаа нүрсний одоо ханшийн өсөлт өөрөө нэг дунджаар нэг 7-оос 7 хоног ерөнхийдөө өсөлт тий хүчин өсөлт бол харагдаж байгаа. Энэ бол ялангуяа өнгөрсөн оны 11 сард болсон өсөлт болон саяны 6 сард болсон үнийн өсөлтийг харах бол нэг 5-6 хоногийн хугацаанд бол өсөлтийн үлээс тавьж байгаа. Тэгэхээр энэ дээр гинтийн энэ өсөлтөн дээр манай биржийн тухай хууль журмаараа ингээд би манай компанийн хувьд бол тухайн өсөлтийг одоо тий барьж авах энэ боломжууд бол бас тун одоо алдаад байгаа харагддаг юм. Манай арилжаануудын төхийг харуул юмс билээ харагдана. Тэгэхээр цаашдаа бол бид нар энэ биржийн тухай хуулиа мөн илүү сайжруулад илүү зах зээлээ мэдэрдэг. За орцож байгаа тал талын компаниудын эрх ашиг илүү хамгаалах энэ зүйлэргээ бол одоо хөгжнө гэдэг хүсэж байна. За баярлалаа. За миний асуулт бол энэ төрөйд өндөрлж байна. За таны хувьд одоо хөрөнгө оруулагч хязгаар эзэмшигч нартаа хандаж хэлэх үг байгаа бол за энэ сүүлчийн лайвын энэ сүүлчийн хэсгийг танд нээлттэй үлдээж байна. За юуны өмнө манай компани бас үйл ажиллагаанд итгэж за манай компани хөрөнгө оруулалт хийж манай компани одоо хязгаар худалдаа авч байгаа мөн одоо хөрөнгө оруулсан нийт хувьцаа эзэмшигч нартаа бол бас компанийнхаа түүх 60 жилийн яваг мэндийг бол дахин дэвшүүлье. За тэгээд компани одоо хувьд бол аль болох одоо хөрөнгө оруулсныхаа өгөөжийг хамгийн өндөрт байлгах мөн одоо Монголын уурхайн бүтээгдэхүүний одоо илүү эм өртгөөр экспортод оруулж одоо Монгол улсад одоо хүртэх үр өгөөжийг илүү байлгахын төлөө зорио ажиллаж байгаа. Тэгээд та бүхэнтэйг одоо энэ зорилтууд нөлөө хамтран ажиллаж байгаа бол их энэ цогцонд байгаа бол их баяртай байна. Тэгээд та бүхэнтэй дамын сайд харагдъя. За хотгомээр захиралтай баярлалаа. За 5 дахь хувьцаат компани 2026 оны эхний хагас жилийн санхүү үйл ажиллагааны тайланг танилцуулж дуслаа. Анхаарал тавьсан хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшигч та бүхэнд баярлалаа. Дараагийн 91 скалаар уулзцаая. Баярлалаа. За баярлалаа.